Хувилай Цэцэн хаан нь их Монгол улсын 5 дахь эзэн хаан юм аа. Тэрээр Чингис хааны отхон хүү, Тулан хүү болон Хэрээдийн Сор Хагтаан бэхий хатан нарын 2 дахь хүү болон 1215 оны 9-р сарын 23-ны өдөр их Монгол улсад мэндэлжээ. 1251 онд Мөнх хаан их Монгол улсын хаанд өргөмжлөгдсөн Хувилайг хойд хятад руу ирэх мэдэл бүхий түшимлээр илгээсэн. Хувилай өөрийн ах Мөнх хааныг нас барахад хаан ширээний төлөө төрсөн дүү ариг бүхтэй тэмцэлдэн эцэст нь 1260 онд хаан сув. Гэвч энэхүү ялалт нь их эзэнт гүрний эв нэгдлийг бутраах болсон гэдэг. Хувилай захирж байсан нутгаа гарамгаа сайн удирдаж удалгүй хятадын язгууртнуудын итгэлийг хүлээснээр хожимын их юан гүрнийг байгуулах эхлэлийг тавьжээ. Түүнийг байгуулсан шинэ эзэнт гүрний ноёрхол номхон далаагаас Уралын нуруу хүртэл Сибирээс Афганистан хүртэлх дэлхийн хуурай газрын 1/5 хүү багтаж байв. Хувилай төвд лам нарын ангаах чадлыг биширдэг байсан тул төдийгүй 237 гаруй буддын сүм хийдэг болгон өөрчилсөн юм. Хувилай их Монгол улсын албан ёсны хаан болсныхаа дараа 1271 онд улсынхаа нэрийг их Юан хэмээн өөрчилж нийслэлийг нь хар хоримоос Дайду буюу одоогийн Бээжин хот руу нүүлгсэн байна. Энэ цагаас хойш Тогоон Дөмөр хаан хүртэл Боржхон овгийн Монгол хаад их Монгол улсын Юан гүрний эзэн хаан гэсэн 2 цолтой байсан ажээ. Их Юан гүр нь өөртөө зүчийн улс буюу цагаатайн улс, Хувилайгийн Хүлэгүүгийн улс, Алтан ордны улс, Ил хаан тусыг захиргаандаа багтахаас гадна өмнөд хятадын ихэнх нутгийг эзэлсэн байлаа. Улмаар 1279 онд Хувилай Сүн улсыг устгаж бүх хятадыг захирах болсон юм. Мөн 1290 он гэхэд төвд Бээрэм зэрэг зүүн өмнөд Азийг иргэшээлдээ оруулж чаджээ. Тэрээр худалдааны бомбтууд хийгээд цуугуудыг сэргээн босгож, бүтээн байгуулахад болон урлаг соёл шинжлэх ухаанд ихээхэн хөрөнгө оруулалт хийжээ байлаа. Хувилай өөрийн үүсгэн байгуулсан улсаа захирахдаа уламжлалт арвтын систем, өртөөний албыг зэргийг улан боловсронгуй болон ашигласан амжилтыг дагуулжээ. Чухамдаа түүний хаанчлалын үед Монголын эзэнт гүрэн болон хятадаар аялаж явсан Марко Поло их орондоо буцсныхаа дараа энэ тухайга домог мэт ярьсан байдаг. Хувилай хаан амьдралынхаа эцэст биеийн мууцаар 1294 оны 2 дугаар сарын 18-нд таалал төгсжээ.